Одоо болцсон бах тий. Одоо ч өөрийнхөө нөгөө шилж хийх юм болчихсон. За. Харагдаад тийм ээ. Сайн харагдахгүй нөө? Болж байна уу? За. Өнөөдрийн хичээлээ эхлээд өнгөрсөн хичээлээр юу үзснийг хэдүүлээ хальт санаад эхлүүлчихье. Өнгөрсөн хичээлээр болохоор Bigram модуль сургаж үзсэн байгаа. Тэгээд энэ модулийг сургахдаа болохоор юу ашигласан бэ гэхээр 30 мянган тийм нэрний дата ашиглаад ерөнхийдөө нэртэй адилхан тийм одоо нэр шиг сонсогддог хэрнээ яг тийм жинхэнэ нэр биш тийм ер нь бол нэртэй адилхан тийм одоо үг генерейт хийдэг тийм одоо даалгаврыг ер нь бол Bigram модуль ашиглаж ирсэн байгаа. За тэгээд Bigram модулийг болохоор хэрвээ товчхон санах юм бол яаж бид нэр ашигласан бэ гэхээр одоо Bigram гэхээр өмнөх зөвхөн нэг үсгийг ашиглаад дараагийн үсэг нь ямар байх магадaltaй вэ гэдгийг ер нь бол таамагладаг тийм модуль хийсэн. Энэ модуль болохоор яаж хийсэн бэ гэхээр одоо нийт тэр 32 мянган ширхэг үгтэй датан дотор нийт тохиолдох боломжтой бүх үсэг 27 ширхэг байгаа, 26 байгаа. Тэгээд тэг нь ер нь бол үг эхлэх буюу дуусхийг илэрхийлж байгаа болохоор нийтдээ 27 тийм одоо тэмдэглэгээ ашиглаад ийм матриц үүсгэсэн байгаа. Энэ матриц нь болохоор одоо тэмдэглэгээ үсэг бүрийн тохиолдох магадлал нь тухайн 32 мянган ширхэг дата сетийн дотроо тухайн яг тэр дараалсан нь тэр комбинац нь хэдэн удаа давтагдж байгаа вэ гэдэг тоог нь ер нь бол энэ матриц дээр гаргаж ирээд жишээ нь А гэдэг комбинац нь 556 удаа давтагдсан гэдэг юм уу тий. Тэгээд ингээд ер нь бол давтагдсан тоогоор нь бид нэр магадлал үүсгээд тэгэд явсан байгаа. Тэгээд ер нь бол мөр болгоных нь одоо магадлалынх нь нийлбэр нэгтэй тэнцүү байхаар ийм матриц үүсгээд явсан байгаа. За тэгээд хэрвээ энэ Bigram модулийг ашиглаад зөвхөн өмнөх нэг үсгийг ашиглаад дараагийн үсгийн таамагладаг модулоор гарч ирсэн одоо нэрнүүдийнх нь генерейт хийсэн манай модулийн генерейт хийсэн нэрнүүдийг харах юм бол ер нь бол нэг иймэрхүү байсан. Тэгээд энийг ингээд уншихаар яг тийм нэр гэж хэлж болохооргүй байгаа зү тий. More тэгснээ AXX гэсэн 2X тавцсан. Яг ингээд хэлэхээр нэр шиг ерөөсөө сонсогдохгүй байна. Тэгээд энэ болохоор яагаад ингэж байгаа вэ гэхээр нэгдүгээр болохоор бид нэр энэ Bigram модулийг ашиглахдаа зөвхөн өмнөх ганцхан үсгийг ашигласан болохоор ер нь бол хэтэрхий бага мэдээлэлтэй гэсэн үг. Тэгээд дараагийн үсэг нь өөрөөр хэлбэл юу ч гэж магадгүй болохоор өмнөх үсгийн тоогоо бид нэр нэмжээж ер нь бол модулийн маань одоо генерейт хийж байгаа нэр шиг сонсогдох тэр одоо нэрнүүд нь одоо илүү тийм нэр шиг сонсогдох магадaltaй гарч ирнэ гэсэн үг. Ер нь бол өмнөх үсгүүдээ нэмэх хэрэгтэй гэсэн үг. За тэгээд өмнөх үсгүүдээ нэмэхээр болохоор бид нэр яах вэ гэхээр одоо Bigram ч юм уу те Ngram гэдэг ер нь хэдэн үсэг ашиглах вэ гэдгээс хамаарат энэ гэж явж байгаа. Тэгээд өмнөх жишээ нь хоёр үсгийг ашиглая гэх юм бол одоо энэ өмнөх зөвхөн нэг үсгийг ашиглахад 27-г харьцах нь 27 буюу одоо ийм одоо матриц гарч ирж байгаа. Харин өмнөх хоёр үсгийг ашиглая гэх юм бол 27-гийн одоо квадрат буюу 729 байна уу? 19 нь 729-ийг харьцсан 729 гэдэг тийм одоо ер нь бол матрицын хэмжээ дахиад томорж ийн гэсэн үг. Харин өмнөх 3 үсгийг ашиглаад бид нэр дараагийн үсэг нь ямар байх вэ гэдгийг таамаглах юм бол 27-гийн куб буюу бүр 20,000 орчим хэмжээтэй тийм бүр амар том матриц гарч ирнэ гэсэн үг. За тэгээд энэ матриц томорж байгаа хамгийн сул тал нь юу вэ гэхээр одоо ингээд харах юм бол энэ матрицэн дээр бид нэр зарим нэг баг давтагдж байгаа тэр комбинацуудын тоо нь маш бага байгаад зарим нэг нүдэн дээр нь ганцхан давтагдж байгаа, зарим дээр нь тэг гэх мэтчлэн юм байгаа. Энэ 27-г харьцах нь 27 матриц дээр ийм баг тоонууд байгаа.
юм чинь ер нь бол матрицын хэмжээ өсөх тусам энэ давтагдах тэр комбинацуудын тоон ер нь бол багасна гэсэн үг тий. Ер нь бол матрицын хэмжээ өсөх тусам тэг нэг эсвэл ийм бага давтамжтай тоонууд нэгсээд ер нь бол манай энэ матрицын хэмжээ томорсноороо тэр одоо тэг байх тэр юунууд нэгсээд хэрэггүй одоо curse of dimensionality буюу одоо хэмжээсийн хувьд бид нарт асуудал гарч ирж байна гэсэн үг. 20,000 гэрцхэн 20,000-аас одоо дараагийн үсгэд нь юу байх вэ гэдгийг хамгаалахад асуудалтай болж ирж байна гэсэн үг. За тэгээд өнөөдрийн хичээл дээр болохоор энэхүү одоо тэр curse of dimensionality гэдэг хэмжээсийн асуудлыг яаж шийдэж байгаа вэ? Тэр асуудлыг шийдэхээр бас нэг өөр арга ашиглаж байгаа. За тэр арга нь болохоор ямар арга вэ гэхээр multi-layer perceptron буюу олон давхрагт тийм perceptron гэдэг арга ашиглаад ер нь бол өмнөх үсгүүдийг нь оруулж агаад дараагийн үсэг нь ямар байх вэ гэдэг таамаглал бид бүгдээрээ имплемент хийж үзье өнөөдөр. Тэгээд энэ MLP гэдэг аргыг Python дээр имплемент хийхдээ энэ paper-ээс ер нь бол энэ paper дээр тулгуурлаад имплемент хийхээр байгаа. За тэгээд энэ paper болохоор 2003 оны paper юм билээ. Тэгээд яг MLP-ийн үндсэн одоо тэр суурь диаграм байгаа болохоор ерөнхийдөө амар олон тийм өөр нийтлэлүүд энэ нийтлэлээс амар их иш татаж авсан байдаг. Тэгээд энэ нийтлэлээр одоо abstract хэсэг дээр нь ямархуу асуудлыг шийдэж байгаа вэ гэд тэрийг бичсэн байгаа. Тэр нь болохоор яг бидний саяны ярьсанчлан ер нь бол өмнөх олон үсгийн ч юм уу тий олон бидний тохиолдол дээр бол үсгийг ашиглаж байгаа тий яг энэ пейпер дээр болохоор ер нь бол өмнөх үгнүүдийг ашиглаад дараагийн үг нь ямар байх вэ гэдгийг хамгаалж байгаа байхгүй юу. Тэгэнгүүт ер нь бол яг бидний саяны ярьсан тэр хэмжээстэй холбоотой асуудал байд юм аа гэд abstract хэсэг дээр нь ер нь бол тэр асуудлыг бичсэн байгаа. Тэгээд ер нь бол хамгийн чухал одоо бидний ойлгох ёстой юм юу гэхээр одоо 32,000 ширхэг нэртэй тэр дата сетэн дээр ер нь бол манай тренингийн дата сет гэж нэрлэж байгаа. Энэ дата сетэн дээр хэрвээ одоо өмнө нь харагдаагүй үг байх юм бол тэр үгээ генерейт хийхэд ер нь бол маш асуудалтай байгаа. Тэгээд энэ пейпер дээр болохоор энэхүү нийтлэл дээр юу шийдэж өгч байгаа вэ гэхээр одоо жишээ нь бид нар bigram модель ашиглаад дараагийн үгийг хамгаалахтай болохоор за хамгийн түрүүнд тулгарч байгаа асуудал нь болохоор нэг юм уу хоёроос дээш үг ер нь бол авах боломжгүй гэдгийг жаа. Тэгээд түүнээс гадна хоёр дахь асуудал нь болохоор одоо үгнүүдийн хоорондын одоо тэр төсөөтэй байдлыг ер нь бол bigram модель, n-gram модель нь тооцохгүй байгаа учраас тэр бас нэг асуудал нь байна. За одоо хэдүүлээ жишээ харах юм бол одоо энд нэг англи өгүүлбэр байгаа. За тэгээд ер нь бол the cat is walking in the bedroom гэд. Тэгээд бидний тренинг дата сет дотор энэ өгүүлбэр байлаа гэж бодоход бид нэр ямар юм гаргаж авмаар байгаа вэ гэхээр эндээ за яг төсөөтэй хэлбэрээр гарч ирж болох тийм өгүүлбэрүүдийг ер нь бол генерейт хийж авмаар байгаа. Тэгтэл ямар нэг одоо үг тренинг дата сет дотор байхгүй байхад ер нь бол одоо bigram моделийг ашиглаад ер нь бол тэрнтэй төсөөтэй cat гэдэг үгтэй төсөөтэй одоо үгийг ер нь бол гаргаж авах боломжгүй байгаа bigram модель ашиглахаар. За тэгээд төсөөтэй гэдгээр жишээ нь юу хэлж байна гэхээр dog cat гэдэг одоо гэрийн тижээмэл амтан гэдэг утгаараа төсөөтэй. Тэгээд энэ ухтвар DA гэдэг ухтварууд байгаа. Мөн room, bedroom гэх мэтчлэн ийм хүүгнүүдийг ер нь бол төсөөтэйгээр генерейт хийдэг байхыг ер нь бол бид нэр хүсэж байгаа гэсэн үг. За тэгээд энэ пейпер дээр болохоор биднэрт юуг санал болгож байгаа вэ гэхээр хамгийн эхлээд тий одоо саяны хоёр асуудал байсан шүү дээ. Нэг нь болохоор одоо тэр хэмжээстэй холбоотой асуудал, хэмжээс нь хэтэрхий том болохоор тэр асуудал байгаа. Тэгээ хоёр дахь нь болохоор тэр төсөөтэй байдал тэрийг тооцдоггүй байгаа. Тэр хоёр асуудлыг ер нь бол ийм гурван одоо шатлалаар шийдэж өгч байгаа юм байлээ энэ пейпер дээр.
Тэгээд тэрийг яаж хийж авъя гэхээр хамгийн түрүүнд ер нь бол MLP гэдэг арга нь одоо үг бүрт тодорхой нэг вектор оноож өгөөд тэгээд ер нь бол үг бүрийг тодорхой нэг векторээр илэрхийлж байгаа гэсэн үг. За тэгээд энэ болохоор эхний алхам дээрээ тэгж илэрхийлээд хоёр дахь нь болохоор тухайн вектор бүрээ ямар нэг тийм магадлалын функцаар илэрхийлээд гурав дахь алхам нь болохоор тэр илэрхийлсэн тэр функц буюу биднэрт байгаа бүх параметр болон функцаа ер нь бол сургаж өгөх нь одоо гол алхмууд нь байгаамаа. За тэгээд энэ пепер дээр болохоор ямар дата сетэн дээр имплемент хийж үзсэн бэ гэхээр 17,000 ширхэг тийм үгтэй дата сет байгаа. Тэгээд ер нь болохоор энэ пепер дээр болохоор өмнөх 3 үгийг ашиглаад дараагийн үг нь ямар байх вэ гэдгээ хамгаалж байгаа байхгүй юу. Харин бид нар болохоор тэрэндээ энэ пепер дээр хэрэглэсэн арга зүйг нь ашиглаад өөртөөхөө дата сетэн дээр өмнөх 3 үсгийг ашиглаад дараагийн үсэг нь ямар байх вэ гэдгээ ер нь бол аргачлалыг дураагаад өөртөөхөө датан дээр хийж үзнэ гэсэн үг. За тэгээд энэ 17,000 үг дээрээ жишээ нь имплемент хийсэн байгаа тэр юуг нь харах юм бол ер нь бол 17,000 үг дээрээ нэг үг болгонд нь хамгийн эхлээд тодорхой нэг тийм вектор огторгуйд үг болгонд нэг тийм вектор оноогод өгсөн байгаа гэсэн үг. Тэгэхээр яах вэ гэхээр ер нь бол тэр вектор нь хэмжээсийн хувьд ер нь бол хийдэж болно 2 10 30 гэдэг ч юм уу тий. Тэгээ энэ пепер дээр болохоор ер нь бол хэмжээсийн хувьд 30 60 100 гэх мэтчлэн векторуудын хэмжээс үзсэн мөлий. За тэгээд ер нь бол 17,000 үгийн баг гэж үзэж байгаа юм билээ энэ пепер дээр. За тэгээд энэ дээр 2 дугаар степ дээр нь болохоор ер нь бол үг болгоны векторээр илэрхийлнэ гэхээр хүн болгонд ер нь бол гайгүй ойлгомжтой байгаа. 2 дугаар степ нь болохоор яаж аавэ гэхээр тэр магадлалын функц байгаа. Тэгээд ер нь бол энэ магадлалын функц нь ямар утгатай вэ гэхээр өмнөх 3 үг нь өгөгдсөн байлаа гэж бодоход дараагийн гарч ирэх үг нь ямар байх вэ гэдэг тэр одоо гарч ирэх үгний тэр магадлалыг ихсэгдэг одоо тийм магадлалын функцийг бид нэр одоо ихсгэх замаар ер нь бол одоо энэ дээр бичсэн байгаа maximize the log likelihood of the training data гэж байгаа. Тэгэхээр ер нь бол training data дээр өмнөх 3 үгийг ашиглаад дараагийн гарч ирэх тэр үгийг хамгийн максимум байхаар энэ одоо магадлалын функцаа бид нэр сургаж өгч байгаа гэсэн үг. За дараа нь болохоор яагаад энэ арга нь ажиллаж байгаа вэ гэдгийг жагаа. Яагаад ажиллаж байгаа гэдгийг нь болохоор энэ жишээн дээр ингэж тайлбарласан байгаа байхгүй юу? Ер нь бол үг болгонд нэг оноож өгч байгаа вектор байгаа. Тэгэнгүүт төсөөтэй үгнүүд нь одоо тэр вектор огторгуунхаа төсөөтэй үгнүүд нь тодорхой нэг хэсэгт нь ингээд ер нь бол төсөөтэй үгнүүд нь бөөгнөрч өгч байгаа. Тэгэхээр хэрвээ тренинг датан дотор маань тодорхой яг тэр үг байхгүй байсан ч гэсэндээ тэрнтэй тийм төсөөтэй хэлбэрийн үгийг ер нь бол сонгож гаргаж ирэх боломжтой учраас яг энэ MLP гэдэг арга нь болохоор ер нь бол тэр вектор огторгуйдах төсөөтэй үгнүүдийг гаргаж ирэх боломжийг ер нь бол олгож байгаа гэсэн үг. За тэгээд бидний одоо жишээ нь түрүүний жишээ өгүүлбэр дээр the cat is walking in the bedroom гэдэг өгүүлбэр байсан тий. Бид нэр юу гаргаж ирмээр байгаа вэ гэхээр энэтэй төсөөтэй тийм олон төрлийн өгүүлбэрүүдийг гаргаж ирмээр байгаа байхгүй юу? A dog was running in a room. Одоо эхний жишээ нь эхний өгүүлбэр training data set дотор байхгүй байсан ч гэсэндээ ийм төсөөтэй өгүүлбэрүүдийг бид нэр гаргаж ирэх боломжтой болж байгаа гэсэн үг. Энэ нь болохоор юуны тусламжтай вэ гэхээр түрүүн хэлсэнчлэн нөгөө вектор огторгуйдах адилхан тэр үгнүүдийг нэг газар бөөгнөрүүлж байгаатай холбоотой гэсэн үг. За тэгээд өнөөдөр ямар байдлаар имплемент хийх ерөнхийдөө энэ диаграмаар хэдүүлээ Python дээр имплемент хийхээр байгаа. За тэгээд ерөнхийдөө ингээд харахаар имплемент хийж байгаа одоо шатлал нь доороос эхэлж байгаа. Үндсэндээ ер нь бол 3 тийм давхрагтай манай юу маань MLP гэдэг арга маань. За тэгээд хамгийн эхний давхраг буюу одоо энэ давхраг нь болохоор input layer оролтын давхраг гэж явж байгаа. Тэгээд дараа нь болохоор голын давхраг буюу энэ нуугдсан давхраг наа. За тэгээд хамгийн сүүлийнх нь болохоор энэ output layer буюу
гаралтын давхарга гэж байна. За тэгээд энэ диаграмаа ерөнхийдөө амар сайн ойлгох юм бол Python дээр имплемент хийхэд ер нь бол амар амархан. За тэгээд оролтон дээрээ биднэрт юу орж байгаа вэ гэхээр одоо энэ paper дээрх 17,000 үг байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт оролтон дээрээ болохоор тэр 17,000 үгийг одоо ингээд жагсаагаад бүгдийг индексжүүлсэн гэж ойлгох юм бол тэр 17,000 үгийн индексүүд нь орж байгаа гэсэн үг. За тэгээд индексийг болохоор одоо тухайн үгнийх нь одоо тэр индексээр орж байгаа гэсэн үг. За тэгээд тухайн үгийн индекс нь оронгууд энэ input layer буюу оролтын давхаргад биднэрт юу байгаа вэ гэхээр энийг Чернелийн хаан зураасаар тэмдэглэсэн байгаа. Matrix C гэсэн байгаа. C. Энэ C matrix нь болохоор юу вэ гэхээр ер нь бол lookup table гэж нэрлэдэг байгаа. Энэ C table-с бид нэр юу харах вэ гэхээр ер нь бол 17,000 ширхэг үгийн индекстэйгээ тэгээд вектор ер нь бол байгаа хгүй. Тэгэхээр одоо жишээ нь биднэрт 100 дахь үг орлоо гэж бодоход энэ C гэдэг тейблээс 100 дахь индекс дээр нь очиод тухайн векторыг бид нэр гаргаж авч ийн гэсэн үг. За тэгээд ерөнхийдөө оролтын давхарга маань энэ тухайн оногдож байгаа үгэндх векторыг гаргаж авахд ер нь бол зориулагдж байгаа. За тэгээд жишээлбэл энэ пейпер дээр одоо нэг үгийг 30 хэмжээст векторээр илэрхийлсэн байгаа хгүй юу. Тэгэнгүүт 30 хэмжээст вектор орлоо гэж бодоход одоо энэ оролтын давхарга дээр өмнөх одоо 3 үгийг ашиглаж байгаа шүү дээ тий. Өмнөх 3 үгийг ашиглаад нэг үгийг 30 хэмжээст векторээр илэрхийлж байгаа гэхээр оролтын давхаргатаа биднэрт нийтдээ 90 гэсэн хэмжээстэй тийм вектор гарч ирж байгаа байхгүй юу. Өөрөөр хэлэх юм бол бид нэр 3 үгийг 90 тийм тоогоор илэрхийлж байгаа гэсэн үг. За тэгээд энэ оролтын давхарга нь ер нь бол тухайн үгээ тоо болгож байгаа хэлбэр. За тэгээд дараа нь болохоор hidden layer буюу нуугдсан давхарга байгаа. За энэхүү нуугдсан давхаргт болохоор юу гэж байгаа вэ гэхээр ерөнхийдөө бол энэ манай hyperparameter tuning буюу бид нэр параметруудээр рандомоор оноож өгч байгаа хэсэг нь энэ хэсэг гэж хэлж болно. За тэгэхээр эдгээр энэ давхаргт дээр бид нэр параметруудыг ер нь бол хэд өөртөөхөө одоо тухайн датагаа тухайн моделийг имплемент хийж байгаа хүн одоо өөрийнхөө тэр хүслээрээ ер нь бол тохируулж болно гэсэн үг. За жишээ нь одоо сая энэ дээр оролтын давхарга дээр 90 ширхэг нейрон байсан гэж бодъё. Нейрон болж байгаа. Тэгэнгүүт нуугдсан давхарга дээр жишээ нь 100 ширхэг тийм параметруудыг рандомоор өгөх юм бол ер нь бол энэ 90 нейрон нь энэ 100 параметртэйгээ 100 нейронтойгоо бүхэлдээ ер нь бол ингээд холбогдчихж байгаа гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор энэ рандомоор авч байгаа параметрүүдээ таны функцаар дамжуулаад гаралтын давхарга руу орж байгаа. Гаралтын давхаргад нь болохоор ер нь бол хамгийн их тооцоол явагдаж байгаа хэсэг нь энэ хэсэг байгаа. Ягаад гэхээр биднэрт нийтдээ одоо дараагийн давхаргаас дараагийн одоо үгэнд гарч ирэх магадлалтай 17,000 ширхэг үг байгаа. Тэгэхээр тэр 17,000 ширхэг үг бүр нь энэ нуугдсан давхаргаас гарч ирж байгаа тэр нейронуудтайгаа бүхэлдээ холбогддог учраас ерөнхийдөө яг тэр нейронуудыг сургахад одоо хамгийн их тооцоолол нь энэ хэсэгт хийгдэж байгаа гэж хэлж болно. За тэгээд энэ 17,000 ширхэг үг нь нийт параметрүүдтэйгээ бүхэлдээ холбогдоод softmax гэдэг функцаар ерөнхийдөө дамжаад биднэрт гаралт буюу ер нь бол өмнөх 3 үг нь өгөхөд дараагийн үг нь гарч ирэх магадлалыг ер нь бол гаргаж ирж байгаа гэсэн үг. За энэ яг энэ дараалалаар бүгдээрээ имплемент хийгээд явна. Тэгэхээр энэ дээр өөр асуух юм байна уу? Ойлгомжгүй асуух юм байна уу? Гүү энэ hidden layer-т нь болохоор бидний рандомоор өгж байгаа тэр параметруудын тоо байгаа хгүй юу? Жишээ нь 100 ширхэг параметр өглөө гэж бодгоо тэр 100 параметр нь энэ output layer-ийнхаа 17,000 ширхэг тэр үгтэйгээ ер нь бол бүхэлдээ холбогдсон байгаа гэсэн үг. Яг манай энэ өнөөдрийн модель дээр бол hidden layer нь ерөнхийдөө манай модель ийм 3 давхаргатай. Тэгэхээр ер нь бол өнөөдрийн тохиолдолд бол нэг. Гэхдээ хүмүүс hidden layer-ээ өөр олон давхраар хийж үздэг.
энэ нэг зарим хүч ингээ 2 дахь таа 3 дахь таа байна гэж. Тийм одоо энэ тоог. Ер нь бол одоо түрүүн хэлсэн шүү дээ тий. Төсөөтэй утгатай тэр өгнүүд нь одоо тэр вектор хоторгуудаа нэг газар очиж бөгнөрчдөг гэд тэрийг болохоор яаж байгаа вэ гэхээр одоо энэ үгээ вектор болгож байгаа шүү дээ. Тэгэхээр тэр төсөөтэй утгатай өгнүүд нь одоо векторийн хувьд хоорондоо ойролцоо хэсэгт байрлаж байгаа гэсэн үг тэр вектор хоторгууд дотроо. 7 гэдэг үг байлаад тоолоо гэдэг нэг гаргалтай гэж байгаа. 7 гэдэг. Тэрийг харин одоо олон үг нэг утгатай байлаа гэхэд тэрийг ер нь бол тооцож чадчих штэ тий. Нэг үг олон утгатай байхад бол хэрэн сайн хэлж мэдхгүй л юм. Танд юу бэ нөө? Тэр бол намайг хэлсэн чинь тэр юу бол юу дээр бас тэр CC-дээр бас тийм дотор жишээлх юм бол чинь ихний хідэн юу нэг хэлээд сүүлийн хідэн өөрөө гэж болох байхгүй. Тэр юу одоо датансаас За өөр ойлгомжтой асуух юм байна уу? За байхгүй бол юу яа. Хэдүүлээ имплемент хийх ноутбукээ гаргаад тэгээд эхнээс нь имплемент хийе да. Аюу харагдаж байна уу? Дахиад томруулахаар байна уу? Харагдаж байна уу? За. Одоо хэдүүлээ болохоор яг саяны энэ харсан диаграмынхаа дагуу ер нь бол өмнөх 3 үсгийг ашиглаад дараагийн 1 үсгээ одоо таамаглах тэр даалгавраа хийн. Тэгэхээр одоо ерөнхийдөө ингээд ноутбукийн аутлайныг харах юм бол эхлээд ер нь бол дата сетээ импорт хийж оруулаад бэлдээд тэгээд дараа нь энэ input layer буюу энэ lookup table гэдэг байгаа. Тэрийгээ бид нэр бэлдэж өгнө. Дараа нь hidden layer-ийнхаа хэсгийг хийгээд хамгийн сүүлд нь болохоор ер нь бол final output layer гэдэг энэ хэсгийг хийж өгөхөр байгаа. Тэгээд дараа нь болохоор яах вэ гэхээр энэ бүх layer-уудыг бүгдийг нийлүүлээд тэгээд моделийн оноо буюу loss гэдэг байгаа. Loss-оо ер нь бол бууруулж одоо сайн модель үүсгэхийн тулд одоо хэд хэдэн тийм параметрууд тохируулах буюу тиймэрхүү юмнууд хийгдэж байгаа. За тэгээд ерөнхийдөө бол иймэрхүү юм хийж байгаа юм байна. За тэгээд эхлээд болохоор хэрэгтэй library package-уудаа import хийгээд ашиглаж байгаа 32,000 нэртэй датагаа татаж аваад за тэгээд өмнөх хичээл дээр үзсэн шиг датасетаа харах юм бол иймэрхүү нэрнүүд ерөнхийдөө байгаа. Тэгээд өмнөх хичээл дээр болохоор бас яасан бэ гэхээр бид нэр энэ 32,000 ширхэг нийт үгтэй датан дээр бүх тохиолдож байгаа тэр 27 үсгийн ер нь бол индекслүүлж өгсөн байгаа. Тэгэхээр энэ хэсэгт ер нь бол A байвал 1, B байвал 2 гэх мэтчлэн ер нь бол индекстэй байгаа. Мөн түүнээс гадна одоо нэр эхэлж байгаа дуусж байгаа гэдгийг мэдхийн тулд цэг гэдгээр ер нь бол тгийг индекслүүлж өгсөн байгаа. За тэгээд үсгнүүдээ индексжүүлсний дараа яах вэ гэхээр бид нэр датасетээ ер нь бол бэлдэж өгөх хэрэгтэй. Тэгэхээр яаж бэлдэх вэ гэхээр ер нь бол өмнөх хичээл дээр зөвхөн нэг үсгийг ашиглажсэн шүү дээ. Одоо болохоор өмнөх 3 үсгийг ашиглахаар өмнөх 3 үсэг нь байлаа гэхэд дараагийн өмнөх 3 үсэг нь болохоор нийт одоо сургаж байгаа дата сет маань болоод харин дараагийн үсэг нь болохоор таргетийн дата буюу одоо 3 дахь үсгийнхэн дараагийн үсэг нь ер нь бол таргет болоод явж байгаа гэсэн үг. За тэгээд таргетаа бэлдэж байгаа одоо байдлаа харах юм бол иймэрхүү гэсэн үг. За одоо хамгийн ихний үг нь Emma гэдэг үг байгаа шүү дээ тий. Emma гэдэг нэр байгаа. За үг хэлж явах юм бол ер нь бол 3 цэг байна гэж ойлгоно. Энэ нэр хэлж ийн гэвэл 3 цэг. Тэгээд энэ E гэдэг нь ер нь бол дараагийн таргет маань болоо явж ийн гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор 2 цэг E тэгээд E-ийн дараагийн үсэг M болохоор дараагийн маань таргет ийн гэсэн үг. За
За тэгээд ингээ харах юм бол ер нь бол target training data маань 3-ыг харьцан доошоогоо одоо хэд байна уу тийм одоо тодорхой өгнийхээ хэмжээнээс хамаарат ийм байж байгаа гэсэн үг. Target нь болохоор ерөнхийдөө ийм өмнөх 3 хэсэг нь ороход дараагийнх нь хэсгнүүд нь мөн тэгээд үг дуусчин гэдгийг илэрхийлж байгаа цэгнүүд нь орж өгч байгаа гэсэн үг. За тэгээд энэ дээр хэдүүлээ эхлээд яах вэ гэхээр одоо саяны энэ диаграммыг хараад ингээд хийхээр ерөнхийдөө бол ингээд жоохон бага хэмжээтэй одоо матриц дээр ажиллаад хэмжээсүүд нь яаж ийн гэдгийг харчих юм бол ер нь бол ямар ойлгомжтой болцдог. Тэгэхээр эхлээд яах вэ гэхээр эхний зөвхөн 5хан үгэн дээр бүгдээрээ энэ диаграм маань яаж ажиллаж байгааг энэ одоо MLP гэдэг арга маань яаж ажиллаж байгааг харчаад дараа нь болохоор бүх дата сетийнхаа үгнүүдийг оруулаад тэгээд ер нь бол имплемент хийе явна гэсэн үг. Тэгэхээр эхлээд хэдүүлээ яах вэ гэхээр зөвхөн эхний 5 нэрэн дээр модулоо сургаж үзье. За тэгээд эхний 5 нэрэн дээр болохоор модулоо сурахаар дата бэлтэж байгаа дата маань ерөнхийдөө ийм дата орж байгаа гэсэн үг. За тэгээд X гэдэг нь болохоор тренинг маань дата, Y гэдэг нь болохоор таргетийн датагаа ер нь бол тэмдэглээд өгчдөг. За тэгээд эхний 5 үгийг нэрийг ашиглахад бол 32-ыг харьцан 3 гэсэн хэмжээтэй тийм матриц үүсэж байгаа юм. За тэгээд таргетийн дата нь болохоор 32 гэсэн хэмжээтэй вектор үүсэж байгаа. За тэгээд таргетийн датагаа ерөнхийдөө харах юм бол одоо энэ энэ дөрвөн хэсэг нь эхний дөрвөн тоо ер нь бол Emma гэдэг нэрийг илэрхийлж байгаа. Яагаад тэгэхээр E гэдэг хэсэг маань одоо цагаан толгойн 5 дахь хэсэг, M гэдэг хэсэг болохоор одоо 13 дахь хэсэг гих мэтчлэн, A бол эхний хэсэг гих мэтчлэн тий. Тэгээд тиг буюу ингээд тиг энэ нэр дуусж байна гэсэн үг. За иймэрхүү байдлаар датагаа ингээд бэлтчихэж байгаамаа. За дараа нь болохоор оролтын давхар буюу input layer-ээ хийж байгаа юм чи. За тэгээд энэ ч болохоор яаж байгаа вэ гэхээр хамгийн түрүүнд ер нь бол энэ давхаргад бид нэр тухайн нэг үгийг тодорхой хэмжээний векторээр илэрхийлж өгч байгаа тий. Тэгэхээр бид нэр нийт биднэрт 27 ширхэг бүсэг байгаа учраас ер нь бол 27 гэдгийг хэмжээс байгаа. Харин 2 гэдэг нь болохоор зүгээр яг хамгийн одоо энгийн байж болох хэмжээс хамгийн бага хэмжээс болохоор ер нь 2 гэдэг нийлжинд өгчээ. Гэхдээ одоо модуло томруулаад ч юм уу те олон мянган хүүхдэд датан дээр олон сая хүүхдэд датан дээр ер нь бол энэ хэмжээс нь энэ 2 гэдэг хэмжээс нь ер нь бол хязгааргүй гэх нэшин. Гэхдээ ер нь бол томроод явдаг байгаа. За тэгээд бүгдээрээ болохоор 27 гэрцэн 2 гэдэг хэмжээтэй ийм рандом тоонууд гаргаад өгчээ. За энэ нь болохоор ямар хуу тоонууд гарч ирж байгаа вэ гэхээр ийм байгаа. Яг 27 ширхэг 2 хэмжээст вектор гарч ирж байгаа гэсэн үг. За дараа нь болохоор бид нэр яах вэ гэхээр одоо X гээд датагаа бэлтгэсэн байгаа шүү дээ тий. Энэ тухайн X дотор биднэрт юу байгаа вэ гэхээр X дотор ер нь бол биднэрт цагаан толгойн хэддэг хэсэг вэ гэдэг индекс байгаа тий. Тэгэхээр бид нэр тухайн индексээ өгөөд тэгээд юу гаргаж авах хэрэгтэй вэ гэхээр ийм векторууд ер нь бол гаргаж авахараа. За тэгээд ерөнхийдөө энэ операшныг ашиглаад яг энэ үйлдэлийг хийх боломжтой. За тэгээд энэ үйлдэлийг хийсний дараа яаж харагдаж байгаа вэ гэхээр ер нь бол энэ emp гэдэг дотор манай input-ийн давхаргаас гарч байгаа тэр одоо матриц байгаа гэсэн үг. За emp гэдэг дотор болохоор ер нь бол хэмжээс нь болохоор 32-ыг харьцах нь 3-ыг харьцах нь 2 хэмжээтэй ийм жижиг тенсорууд ер нь бол биднэрт үүсгэж өгсөн байна. За тэгээд энийг харах юм бол одоо энэ 293 1.5 гэдэг ч юм ааز эднэр болохоор юуг илэрхийлж байгаа вэ гэхээр бидний одоо тэр түрүүний 3 гэсэн хэмжээстэй тэр 3 цэг байсан шүү дээ тий хамгийн ихэнд орж байгаа дата маань тэр 3 цэгийг ерөнхийдөө илэрхийлж байгаа. Тэгэд энэ 293-аа энэ рандомоор өгсөн энэ векторээс харах юм бол энэ хамгийн ихнийх нь агаад юу гэсэн үг вэ гэхээр 0 гэдэг индексээр бид нэр цэг гэдгийг тэмдэглэсэн болохоор ер нь бол хамгийн ихнийх нь орж байгаа. Энд манай нөгөө бэлдсэн датаны маань 3 цэг явж ийн гэж ойлгож байна. Дараа нь болохоор 2 цэг тэгээд E үсэг байсан шүү дээ.
Тэгэнгүүт 2C тэгээд E үсэг нь болохоор энэ хасах 102 буюу энэ C гэдэг lookup table-ээс харах юм бол 5 дахь үсэг буюу манай E үсэг энд явж байна гэдээ ойлгож байна. Өөрөөр хэлбэл бид нэр E үсгийг ийм векторээр илэрхийлчлээ гэсэн үг. За тэгээд гаралтын датанаас input layer-ийн одоо гарч байгаа хэсэг нь манай энэ emp гэдэг тенсрүүд байгаамаа. За тэгээд дараагийнх нь болохоор бид нарын нэг диаграм дээр байсан энэ hidden layer буюу нуугдсан давхаргаа бид нар implement хийж өгч байгаа. Энэ дээр болохоор яаж implement хийх вэ гэхээр хэдүүлээ neural network-ийнхаа одоо томьёогоо санах юм бол одоо нэг ийм томьёо байгаа шүү дээ тий. За эндээс харах юм бол ер нь л ойлгомжтой. Бидний параметрууд нь болохоор энэ weights буюу тухайн одоо нейронуудын жин болон bias-ууд байгаа. Тэгэхээр hidden layer-тэй бид нэр юуг оруулж өгөх вэ гэхээр энэ weights буюу bias гэдэг хоёр параметруудыг рандомоор оруулаад өгсөн гэсэн үг. За тэгээд энэ ч болохоор яаж байгаа вэ гэхээр яг саяны процесс ер нь л явж байгаа. W1 гэдгээр weights-ээ илэрхийлээд B1 гэдгээр ер нь бол саяны энэ bias-уудаа илэрхийлж байгаа гэсэн үг. Мэдээж байна. Тэгээд ер нь бол одоо энэ үржигдэж байгаа хэсэг байгаа шүү дээ. Weights болон gene болон bias-уудаа бид нэр рандомоор өгчөөд тэгээд түрүүний нөгөө input-ийн давхаргаас гаргаж авсан m гэдэгтэй ер нь бол үржүүлж өгч байгаа байхгүй. Тэгэл одоо тэр давхарга болгоны хооронд маань бүгдээрээ fully connected буюу хоорондоо одоо бүхэлдээ холбогдсон байгаа учраас үржүүлж өгч байгаа гэсэн үг. За тэгээд энэ болохоор ямар процесс явж байгаа вэ гэхээр бид нэр рандомоор W1 B1 гэдэг хоёр тийм параметруудыг оноогоод өгч байгаа. Тэгээд хэмжээс энэ хэрвээ харах юм бол за 100 гэдэг нь бол зүгээр бидний одоо сонирхлын дагуу гарч ирсэн хит жиж бол ер нь бол 100 гэдгээр ер нь бол өчөж байгаа гэсэн үг. Тэгээд 6 гэдэг нь болохоор яаж байгаа вэ гэхээр одоо input-ийн давхаргаас гарч ирж байгаа энэ одоо 32 ширхэг 3-ыг харьцах нь 2 хэмжээтэй тенсрүүд байгааз энэ тенсрүүдээ бид нэр 3-ыг харьцах нь 2 хэмжээтэй энэ жижиг матрицаа ер нь бол хавтгай болгоод вектор болгочихж байгаа гэсэн үг. Тэгээд вектор болгоод ер нь бол энэ W1-ийг одоо эндээс гарч байгаа одоо гаралтынхаа тэр одоо нейронтой үржүүлэхийн тулд ер нь бол одоо эндээс гарч байгаа m гэдгээ хавтгай болгоод одоо энд бол ер нь бол тэр хавтгай болгож байгаа процесс нь байгаа хгүй юу. Энэ хавтгай болсны дараа яаж харагдах вэ гэхээр за түрүүн болохоор юу хийсэн штэ 3-ыг харьцах нь 2 хэмжээтэй цэг байсан шүү дээ. Хамгийн ихний индексийн. Одоо болохоор тэр одоо цэгнүүд маань энд дахиад явж гин гэсэн үг. Гэхдээ хэмжээс нь зүгээр өөр болсон. Хавтгай болоод 6 хэмжээтэй тийм вектор болсон байна гэсэн үг. За тэгэд энэ давхарга дээр болохоор юу хийж гин вэ гэхээр одоо энэ гарцсан байгаа векторээ одоо weights буюу жингээрээ үржүүлж өгөөд bias-а нэмээд ер нь бол манай hidden layer-ийн output нь энэ ash гэдэг output гарч байгаа гэсэн үг. За. Одоо уран шахдаг гэдэг араас хоёр dimension гэж байна. Animation нь зөвлөмж юу вэ? Энэ dimension авах шүү дээ. Зорилго гэхээсээ илүү одоо бид нар ягаад 2 гэдэг хэмжээ сонгосон бэ гэхээр хамгийн ойлгоход амархан энгийн учраас ер нь бол 2 гэдгийг сонгосон. Гэхдээ одоо түрүүний paper-ийг харах юм бол ер нь бол 30, 60, 100 гэдэг олон dimension сонгосон байсан шүү дээ. Тэгэхээр ер нь бол энэ яг модель build хийж явах үеийн одоо experimentation маягийн гэж хэлж болох юм уу? Яг энэ манай тохиолдолд яагаад 2 вэ гэхээр хамгийн энгийн ойлгоход амархан байдаг болохоор 2-ыг авсан. Одоо жишээ нь 2 биш арай олон хэмжээтэй 10 байлаа гэж бодоход 3-ыг харьцах нь 10 гэхээр 30 dimensionтэй юм энэ цэг ингээд байгаад гэд ярихаар ер нь бол амар ойлгомжгүй олон юм давтагдж байгаа болохоор 2 гэд ярих юм бол ер нь бол яг хааны бол одоо ямар сайн ойлгогдож байгаа болохоор өөр асуух юм байна уу? За тэгээд hidden layer-ээс гарч байгаа output маань ash гэдгсэн шүү дээ. Ash-ийнхаа хэмжээсийг харах юм бол 32-ыг харьцах нь 100 болсон байгаа.
Яагаад тэгэхээр 32-ыг харьцан 6 гэдэг ер нь бол бид нэр flat хийгээд хавтгай болгосны дараа 32-ыг харьцан 6 гэдэг тийм векторууд гарсан байсан тий. Тэнгүүд 32-ыг харьцан 6 гэдэг юугаа матрицаа 6 харьцан 100 гэдэг ер нь бол матрицаар өөрчилөхээр 32-ыг харьцан 100 буюу одоо ийм хэмжээстэй одоо fully connected hidden layer-ээс гарч байгаа ер нь бол output маань байгаа гэсэн үг. За тэгээд энэ hidden layer-ээс output маань яаж харагдаж байгааг энэ хэдүүлээ харах юм бол за иймэрхүү юм ер нь бол гарч ирж байгаа. Ер нь хоорондоо үржигдсэн болохоор одоо dimension-ыг харахаар жоохон ингэж харахаар жоохон ойлгомжгүй. Гэхдээ ер нь бол 32 шиг ийм 100 хэмжээстэй параметрууд үүссэн байгаа гэж ойлгож байна. За дараа нь болохоор final output layer буюу одоо энд байгаа layer-ийг implement хийж өгье. Энэ болохоор яаж авах гэхээр түрүүн хэлсэнчлэн хамгийн одоо тооцоолох ихтэй хэсэг нь гэсэн шүү дээ. Яг тэгэхээр одоо дараа нь гарч ирэх магадлалтай 17,000 үг нь энэ hidden layer дээр байгаа одоо 100% 100, 1000% 1000, сая% сая тэр параметруудтэй бүгдэндээ нь холбогдож байгаа болохоор ер нь бол энэ хэсэг хамгийн юу гэсэн үг. За тэгээд энэ final output layer-тэй бас hidden layer-тэйгээ адилхан бид нэр weights болон bias хоёроо рандомоор өгж байгаа. За тэгээд хэмжээний хувьд болохоор одоо эндээс биднэрт H гэдэг маань 32 харьцан 100 гэдэг хэмжээтэй гарч ирнэ. Тэгэхээр бид нэр яах вэ гэхээр 100 гэдэг ер нь бол рандомоор өгч байгаа. Тэгээд одоо түрүүний пейпер дээр нийт гарч ирэх боломжтой 17,000 үг байсан шүү дээ тий. Одоо биднэрт болохоор нийт гарч ирэх боломжтой 27 үг байгаа болохоор ер нь бол энэ одоо параметрын маань хэмжээ нь ийм байна гэсэн үг. За тэгээд за түрүүнийхээ диаграммыг харах юм бол энэ final output layer-ээс биднэрт юу гарч байгаа вэ гэхээр ер нь бол тухайн дараагийн үг байх магадлал нь гарч ирж байгаа тий. Тэгэхээр эндээс болохоор хэдүүлээ энэ logits гэдгээр тэр одоо магадлалыг тэмдэглээд өгчээ. Тэгэнгүүт ер нь бол бидний саяны рандомоор өгсөн энэ weights болон bias гэдэг параметруудээ hidden layer буюу hidden layer-ээс гарч ирсэн энэ output-тэйгээ ер нь бол өргөжүүлээд өчөж байгаа гэсэн үг. Тэгэхээр эндээс ер нь бол бидний нийт одоо тэр нейронуудын тоон гарч ирж байгаа гэсэн үг. Ер нь бол fully connected гэдэг нь одоо яг энэ хэсэг дээр явж байгаа гэдээ ойлгочих болно. Бүхэлдээ холбогдож байгаа гэдгийг. За тэгээд нийтдээ биднэрт final output layer-ээс юу гарч ирж байгаа вэ гэхээр 32-ыг харьцах нь 27 гэсэн хэмжээстэй тийм матриц ер нь бол гарч ирж байгаа гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор бид нэр яах вэ гэхээр одоо энэ гарч ирж байгаа тэр logits-оо ер нь бол экспоненциалаар наваад тэгээд одоо нөгөө нэг матрицынхаа мөрнүүдийнх нь нийлбэр нь нэгтэй тэнцүү байхаар магадлал гаргаж авч ирсэн шүү дээ. Тэрнтэй ер нь бол төстэй аргачлал хэрэглээд экспоненциал аваад тэгээд одоо нормалжилж өгөөд тэгээд ер нь бол бид нэр энэ logits-аас юу магадлалын гаргаж авч байгаа гэсэн үг. Тэгээд одоо мөрнийх нь одоо нийлбэрийг харах юм бол ер нь бол бүгдээрээ нэгтэй тэнцүү нормалчлагдчихлаа гэсэн үг. За тэгээд энэ дээр болохоор бид нэр яаж авъя гэхээр negative log likelihood буюу одоо loss-ийн хамгийн бага байлгахаар юу гаргаж ирж байгаа гэсэн үг. Одоо y гэдэг маань болохоор манай таргетийн дата шүү дээ тий. Бид нэр ийм өсвнүүд байх юм бол дараагийн өсгөн ийм байх магадлалтай гэдэг тэр одоо үнэн утгын ер нь бол y гэдгээр илэрхийлж байгаа. Тэгэхээр ер нь бол энэ loss гэдэг нь яах вэ гэхээр тэр y болон энэ гарч ирж байгаа магадлалын функц хоёрын хоорондох одоо тэр ялгааг хамгийн бага байлгахаар тийм одоо loss гэсэн үг. Өөрөөр хэлбэл бид нэр энэ loss-ыг байж болох хамгийн бага түвшинд хүргэх нь бидний энэ зорилго гэсэн үг. Ер нь бол за энэ хүртэл ойлгоогүй юм байна уу? Асуух юм байна уу? Гайгүй ойлгомжтой байна уу? За тэгээд одоо байгаа лоосоо харах юм бол ер нь бол 17.7 гэдэг лоос байхгүй. Гэхдээ зөвхөн эхний 5 нэрэн дээрээ ашигласан болохоор лоос нь бас ийм их байгаа. За одоо тэгээд хэдүүлээ яах вэ гэхээр ер нь бол
энэ диаграмаа харах юм бол input layer маань болцсон, hidden layer бас болцсон. Тэгээд output layer-ээсээ бас гарч ирж байгаа юм матлаа ер нь бол гаргаад авсан. Тэгэхээр яг вэ гэхээр бүгдээрээ энэ гурван давхаргаа нийлүүлээд одоо мэдээлэл train хийх одоо хэлбэртэй бэлтий гэсэн үг. За тэгээд энэ дээр болохоор ямар процесс явагдаж байгаа гэхээр түрүүн дээр хийсэн яг бүх үйлдэлүүдээ зүгээр ингээд нэг сел дотор хийсэн байгаа. Тэгээд энэ дээр болохоор эхлээд параметруудыг бүгдийг нь рандомоор өгөөд тэгээд parameters гэдэг энэ parameters гэдэг дотор болохоор нийт параметруудыг хэмжээ хийгээд өчөж байгаа. Тэгээд энэ нь болохоор зорилго нь юу вэ гэхээр нийтдээ бид нэр хэдэн ширхэг параметр сургаж байгаа вэ гэдгийг тоог нь хэмжихийн тулд. Тэгээд одоо болохоор бид нарт рандомоор 100 гэдэг одоо параметр өгөөд 2 гэдэг хэмжээтэй вектор ашиглахад 3481 нийтдээ параметр сургаж ийн гэсэн үг. Одоо энэ датасет нэрээ. За тэгээд дараа нь болохоор бидний одоо дээр яг хийсэн үйлдэлүүд энэ ч бүгдээрээ давхардсан байгаа. Тэгээд энэ нь болохоор ер нь бол forward pass гэж нэрлэж байгаа. За тэгээд энэ forward pass дээр өгөгдөж байгаа юмнуудаа харах юм бол одоо яг энэ хэсэгт байгаа энэ logits гаргаж авсны дараа тухайн logits-оо экспоненциалыг аваад магадлал руу хөрвүүлж байгаа энэ хэсгийг одоо энэ PyTorch дээр cross entropy гэдэг функцаар ерөнхийдөө энэ үйлдэл нь энэ функцаар илэрхийлэгдсэн юм байлээ. Тэгэхээр бид нэр ийм олон одоо мөр код бичгүйгээр зүгээр cross entropy-г ашиглаад loss-ыг харах юм бол ер нь бол яг энэтэй адилхан тийм loss гаргаж авч байгаа гэсэн үг. За тэгээд энэ болохоор prop гэдэг дотор манай одоо output layer-ээс гарч байгаа манай гаралт гэсэн үг шүү дээ. За тэгээд дараа нь болохоор хэдүүлээ яах вэ гэхээр за тодорхой хэмжээний хідэн итерацтайгаар iteration-тэйгээр параметруудыг ер нь бол сургаж өгөргаа. Тэгээд энэ функц дотор ерөнхийдөө юу болж ийнэ гэхээр бид нар саяны implement хийсэн forward pass буюу мөн backward pass гэдэг нүг өнгөрсөн хичээл дээр үзсэн тий. Backward pass-аа өгөөд тэгээд ер нь бол iteration болгон дээр loss маань хэр байна вэ гэдгээ ер нь бол хараад өгчээ. За тэгэхээр энэ болохоор ер нь бол бид нэр 10 iteration-тэй харахад loss нь хэрхэн буурж байгааг ингээд харж болж байгаа. За тэгээд хэрвээ бид нар iteration-ийнхаа тоог өсгөх юм бол loss нь хэрхэх вэ гэдгийг харъя. Ер нь бол хэр болтол буулгаж чадах вэ гэх харах юм бол ер нь бол 100 iteration-тэй явхад loss маань сая хамгийн их нь 17 байсан шүү дээ. Тэг 132 болчихж байгаа. За тэгээд дахиад 100 явахаар тэг 127. За тэгээд одоо сая 17-оос шууд 32 болсон тий. 32-оос 26, 27-оос 26 гээд ер нь бол одоо тэр loss нь багасж байгаа хурд нь ер нь бол багасчлаа. 100 iteration-ээр явхад одоо ингээд дахиад 100 iteration-ээр явхаар loss нь ерөөсөө багасахгүй яг тэг 26 дээр зогсож байгаа. За тэгээд за ер нь бол ингээд нэлээд хэд явуулж иж байгаа. Тэгээд энэ loss нь ер нь бол тэгтээ тэнцүү байх боломжтой юу гэд харах юм бол боломжгүй. Яагаад гэх юм бол одоо энэ logits гэдэг дотор одоо манай энэ output layer-ээс гарч байгаа тэр гаралтын датагаа хэвлээ харах юм бол ийм байгаа хгүй юу. Тэгээд энэ y дотор болохоор яг үнэн утгууд нь байгаа шүү дээ тий. Тэгээ харах юм бол энд болохоор таамаглаж гаргаж ирсэн утгууд нь байгаа манай модулоос. Харин энэ болохоор үнэн утга гэсэн үг. За тэгээд таамагласан үнэн утга хоёр нь ямар ялгаатай байгааг харах юм бол одоо жишээ нь хамгийн ихний үгэнд e буюу 5 гэдэг үсгээр гэдэг тоогоор илэрхийлэгдэж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт энэ e гэдэг үгийг бол буруу татсан байгаа хгүй юу манай модуль. Тэгээд m гэдгээ зөв таагаад e-ийн зөв таагаад c-г байна. Дараа нь болохоор энэ 9 гэж таацсан байгаа хгүй юу. Бол энд 15 дахь энэ 15 дахь хэсэг нь байх хэрэгтэй байтал. За тэгээд ингээ харах юм бол дата руугаа очиод харах юм бол бид нэр ямар одоо хаана очиод алдаад байна вэ гэхээр одоо энэ 3 цэгээр илэрхийлж байгаа дээр ер нь бол манай модуль очиод ер нь бол
таахад хэцүү болоод байна гэсэн үг. Ягаад тэгэхээр ер нь бол 3 цаг байлаа дараа нь ямар ч үсэг байж магадгүй шүү дээ тий. Тийм болохоор ер нь бол манай энэ лос маань тэгтээ тэнцүү байх боломжгүй гэсэн үг ээ. За тэгээд одоо болохоор яах вэ гэхээр хэдүүлээ сая болохоор зөвхөн өмнөх 5хан нэрийг ашиглаад ингээд саяны энэ дээр харуулсан энэ диаграмынхаа дагуу MLP гэдэг аргаар ер нь бол бүгдийн имплемент хийгээд дуусчлаа шүү дээ. Тэгэхээр бүгдээрээ одоо бүх 32,000 ширхэг нэрний датагаа ашиглаад модель бүтнээр нь сургаж үзье. Тэхийн тулд яах вэ гэхээр яг адилхан үйлдэлүүд хийгдэн. Гэхдээ энэ дээр эхний зөвхөн 5 үг байсан бол за одоо тренингийнхаа датаны хэмжээг нь харах юм бол ер нь бол өмнө нь 32 байсан бол одоо бид нэр бүх 32,000 нэрээ ашиглахаар 228,000 одоо мөртөө ийм 228,000-ыг харьцах нь 3 гэсэн хэмжээстэй ийм матрикс ер нь бол үүсчихнэ гэсэн үг. Тренингийн датад маань тэгээд таргет маань болохоор мөрний тооны адилхан ийм дата үүсэж байгаа. За тэгээд энэ дээр одоо саяны имплемент хийсэн юмнууд маань бүгдээрээ яг адилхан. За тэгээд параметруудээ бас өгөөд за энэ дээр болохоор нөгөө дараа нь гарч ирэх магадлалтай бүх боломжит хэмжээ нь болохоор 228,000 баг болохоор тэр хэмжээгээ өгөх хэрэгтэй. За тэгээд одоо бүх одоо өгөө ашиглаад сурахаар ер нь бол манай лос маань 19 байгаа юм байна. За бүх өгнүүдээ бүх одоо нэрнүүдээ ашиглаад сурахаар ер нь бол манай моделийн аутпутээс ийм хэмжээстэй магадлал гарч ирж байгаа гэсэн үг. За тэгээд эхлээд 10 iteration-ээр модель маань хэрхэн сурж байгаагаа харах юм бол за одоо хэрвээ анзаарах юм бол түрүүн 32хан мөр байхад амар хурдан гарч ирээдсэн шүү дээ. Одоо болохоор ингээд амар удаан байгаа. Одоо дахиад 10-ыг явуулахаар ингээд бүр амар удаад ингээд ер нь бол 10хан iteration дээр ингэж байгаа юм чинь 100 юм уу 1000 iteration дээр бүр амар удаж тарах болохоор хэдүүлээ нэг тийм мини batch гэдэг энэ аргыг ашиглаад одоо энэ сурах процессоо илүү хурдан болгож байгаа гэсэн үг. Энэ арга нь болохоор яаж байгаа вэ гэхээр одоо тренингийн датагаа тодорхой хэмжээний нэг тийм batch буюу одоо тодорхой тийм хэсгүүдэд ер нь бол хуваагаад өгч байгаа гэсэн үг. Тэгээд тэр хэсгүүд дээрээ тухайн хэсэг бүр дээр нь ингээд модель нь ажиллахаар жижиг юм дээр ажиллах нь том юм дээр нийтээр ажиллах нь хамаагүй хурдан болохоор ер нь бол сургаж байгаа процессоо илүү хурдалж байгаа гэсэн үг. За тэгээд энэ IX тийм ер нь бол тэгж ялгаж байна. Аха. Одоо нэг яг өөр одоо 10 баггүй яг өөр нэг тийм профессор хараад юм юу гэх юм. Ер нь бол тэгээд нийтдээ ярих юм бол юмаа ингээд цагаас сурч байгаа шүү дээ. Тэгээд ажил гараад ч юм уу эсвэл яг загвараа 50% тавьж байгаа зогсоогоо заагаад 50%-аас нэг л шуушуулдаг юм. Ер нь бол ингэж болно. Одоо датаны хэмжээ чинь амар их тий. Тэгээ ингээд нэг уншиж байгаа юм нь ингээд амар удаан уншиж байгаа. Тэгээ фейлдэнгүүд ер нь тэртгэхээр алгуулчихдээ шүү дээ. Тэнгүүд ер нь бол энэ batch гэдэг агаануудад жижиг хэсгүүдэд хуваангуудаа тухайн хэсгүүд дээр ажиллуулж байгаа шүү дээ. Тэгээд тухайн хэсэг нь ажиллаад дуусангууд тэр нь одоо CSV-гээр нэг фолдерч дээр хадгалагддаг ч юм уу. Тэгээд хийчихвэл ер нь бол амар фейлдсэн байсан ч гэсэн тэг яг хэр хүртэл тийм хэдийн хүртэл уншигдсан тэр хүртлээсээ тэндээсээ ер нь шууд үргэлжлүүлээд явчих болохоор гэсэн үг. Энэ дээр болохоор яаж байгаа вэ гэхээр одоо нийт дата сетээ бид нэр 10 хэсэгт хуваая гэхгүйгээр 32-ын хэмжээстэйгээр
32-ийн хэмжээтэй тийм байчууд үсгээд өгчий гэд оруулсан байна. Яг энэ дээр болохоор тэгээд энэ дээр forward өгж байгаа forward pass нь болохоор яг адилхан. Backward pass нь яг адилхан. Гэхдээ бид нэр зөвхөн байчаар ер нь бол өгж байгаа гэсэн. За тэгээд яг адилхан процессоо loss нь ямар хөө явж байгааг харах юм бол ер нь бол амар хурдан уншиж байгаа. Гэхдээ энэ ч одоо 200 мянган мөртэй датанд ир маань ингэж уншиж гин гэсэн үг шүү дээ. Тэгээ ингээ харах юм бол за сая болохоор манай loss 19 шүү дээ. 10 байчаар ер нь бол 2 удаа явуулахад loss нь ингээд амар дэжгүй буурч байгаа байхгүй юу. Тэгээд одоо энэ зарим одоо 3 дахь удаага явуулахаар гэхдээ тэнцвүүч юм шиг байгаа өмнөх байцтайгаа. Аха тийм ер нь бол нэг бол ингээд loss нь амар хурдан буураад нэг эсвэл ерөөсөө буурахгүй ингээд баг багаар буураад байгаа. Энийг болохоор бид нэр яаж тохируулах вэ гэхээр энэ дагаа learning rate гэдэг параметраар ер нь бол тохируулдаг. За тэгээд энэ learning rate нь их буюу баг багаас хамаарат энэ loss нь нэг бол маш хурдан буурна, нэг бол буурахгүй ингээд баг багаар ингээд явсаар агаад уддаг нэг тийм ер нь бол параметр байгаа гэсэн үг. За тэгээд одоо байгаа default параметр нь болохоор 0.1 гэдэг параметр байгаа. Тэгээд 10 байчаар явхад ер нь бол ингээд буурж ийснаа энэ дээр 3 байснаа буцаад өсөөд ингээд яваад байгаа гэсэн. Тэгэхээр бид нар яаж энэ learning rate-ийн хамгийн optimal хувилбарыг олох вэ гэдгийг ер нь бол дараагийн хэсгээр үзье. За тэгэхээр яг уу 10 байчаараа биш 10 iteration-нэрээ өөр параметрууд жишээ нь туршаад үзье тий. За эхлээд багасаа эхлэе гэж бодвол одоо 1000-ны 1 гэдэг ч юм уу. За тэгээ байчийнхаа тоог жоохон хэсэгчээ. За анхны параметр маань 0.1 гэсэн шүү дээ. Тэгмүүд 0.1 байхаар хамгийн эхлээд эхний loss нь 19 байснаа 2 3 байч явуулангууд 4 5 руу ороод ирсэн байгаа шүү дээ. Одоо тэгэнгүүт learning rate илүү бага тоо болгоод өгөнгүүт одоо loss маань ерөнхийдөө бол ингээд олигтой буурч өгөхгүй яг 4 дээрээ ингээд гацчихад байгаа байхгүй юу? Олон iteration явуулсан ч гэсэн тэгээ ерөнхийдөө ингээд гацсан байгаа. За тэгвэл нэг орон бууруулад ихсгээд үзгээр ер нь бол бас олигтой нэг сайн буурч өгөхгүй байна. За тэгээд T101 гэдгээр харах юм бол бас нэг жоохон тийм хэлбэлцээд байна. Заримдаа 3 байснаа 4 байснаа 5 болоод тэгээд байна. За тэгээд хэдүүлээ 0.1-ээр үзсэн юм чинь 1 гэд үзчихье. За 1 гингүүт тийм 1-ээр үзэнгүүт ер нь бол буцаад loss нь ихсээд байна. За 10 гэд үзчихье. Тэгэхээр бас буцаад loss нь ихсэж байгаа байхгүй юу? За тэгээд хэрхэн одоо энэ хамгийн optimal learning rate-ийг тохируулах вэ гэхээр ер нь бол ингэжж болно. Яг вэ гэхээр бид нар одоо сая ингээд хасах тиг 1000-ны 1000-ны 1-ээс 10 хүртэл тонуудыг ингээд харж байгаа шүү дээ. Loss нь хэр байна гэд яг энэ процессоо бид нар одоо ер нь бол графикаар оруулаад харчиж болно гэсэн үг. Тэгээ яг вэ гэхээр одоо яг энтэй адилханаар тиг 1000-ны 1-ээс одоо 10 хүртэл ч юм уу те эсвэл 1000 хүртэл ч юм уу тэр олон learning rate-ийн утгуудад loss нь ямар байна вэ гэдгийг тухай бүрт нь ингээ calculate хийгээд тэгээд аль loss нь аль learning rate нь хамгийн бага lossтэй байгаа вэ гэдгийг ер нь бол графикаар харж агаад ячиж болж байгаа. За тэгээд энэ болохоор яг тийм процесс явагдаж байгаа. Энд болохоор одоо тиг 1000-ны 1-ээс 1000 хүртэлх параметруудыг өгөөд тэгээд энэ ч болохоор зүгээр нөгөө нэг 10-ын тэдэн зэрэг гээд экспоненциалыг авсан явж байгаа гэсэн үг. За тэгээд энэ функц дотор болохоор бид нарын яг миний байчаа ашиглаад
Тэгээд forward pass, backward pass яг адилхан процесс явж байгаа. Гэхдээ бид нэр саяны нийт параметрүүдэд loss нь хэрэг байх вэ гэдгийг нь ер нь бол calculate хийж байгаа гэсэн энэ функц дотор. За тэгээд ингээ харахаар ер нь бол 12 байгааз loss нь 12 байна. За 1000 явуулахаар 12 дахиад нэг явуулаад үзье. За тэгэхээр ер нь бол буураад байна. За энэ графикийг дахиад нэг хэд явуулаад. За За эхлээд энэ графикийг харъя. Энд болохоор юу болж байгаа вэ гэхээр энэ y тэнхлэг дээр нь болохоор манай одоо loss явж байгаа тий. Тэнгүүд сая usage албуурал ингээд яасан шүү дээ. Ер нь бол тэр лосуудын ингээд энэ тэг 1001-ээс энэ хүртэлх ер нь бол ингээд нийт learning rate-үүдэд гаргаад өгсөн байгаа гэсэн. Тэгэхээр хамгийн бид нэр ямар learning rate авах хэрэгтэй вэ гэхээр loss нь хамгийн бага байгаа буюу одоо энэ хавьд хамгийн бага байгааз энэ хавьд хамгийн бага байгаа тийм одоо энэ range доторх learning rate-ийг сонгож авбал loss нь хамгийн бага байх юм байна гэдээ энэ ер нь бол графикаас харчиж байгаа. Тэгээ энэ графикаа харах юм бол ер нь бол энэ хавьд ингээд буурж явж ийсэн ийшээ очиод яг хамгийн бага дээр очингуудаа learning rate нь өсөх тусам ингээд ер нь бол илүү тийм доктортой биш болоод савлаад ирчихэж байгаа. Тэгэхээр ер нь бол яг сонгох хэрэгтэй range нь бол loss нь хамгийн бага байгаа. Энэ range буюу одоо тгээс тэг 100-1 ч юм уу тий 0.1 ч юм уу тийм range дээр ер нь бол бид нэр learning rate авал зүгээр гэсэн. Тэгээ learning rate дээр болохоор яг ингээ харахаар яг чийдийн тий тэг 100-1 ч юм уу юу ч юм мэддэхгүй байгаа болохоор нөгөө нэг экспоненциалаар нь түрүүн авсан шүү дээ. Экспоненциалаар наваад харах юм бол ер нь бол эндээс яг хамгийн бага rate нь хэд вэ гэж харахаар жоохон ойлгомжтой байгаа. За тэгээ ингээ харах юм бол энэ хавьд тийм үү да. Энэ бол энэ бол одоо ингэ хасны гарын 5-аас одоо хасах 0.50 юу нэг хамгийн бага range байгаа шүү дээ. Эндээс шууд ингэ learning rate шууд ингэ өөрийнхөө үзмжээр ингэ рандом байдлаар аваад тавьж өгөх гэсэн шүү. Энэ range-с хамгийн минимум цэгийг хаагаад шууд learning rate-ийг хэмжиж байна. Ер нь бол одоо яг минимум утга гэхээр ялна гэсэн үг. Энэ зэг гэсэн үг. Энэ үү? Яг тэр утгыг авч явах зүгээр энэ хайп ингээд бага гэсэн range байна шүү дээ. Одоо ингээд 0-аас 0.2 байна. Тэрс өөрөө үзмжээр ингээд рандом тавьж явж байна. Ер нь бол энэ график дээр би яг энд байгаа хэсгийг ингээд жоохон ингээд томруулаад харах зорилготой байхгүй. Тэгээ эндээс харах юм бол ер нь бол минимум нь энэ хавьд байгаа болохоор эндээс л авна гэсэн үг. Эндээс энэ хоёроо хооронд яг тит гэж оруулж хэлэхгүй ба шүү дээ. Тийм болохоор тэр хоёроо хооронд хэмжээ өгөөд тэгээд сурж явах зөв тэр яг нэг тохиолдол явах шүү дээ. Аль тохиолдолтой зөв хэлбэрийг үзүүлэх. Ер нь бол энэ learning rate-ийг сонгож байгаа шалтгаан нь бид нэр хит хурдан loss нь унахгүй, хит удаан байхгүй нэг тийм тохиромжтой параметр сонгох гэдэг байна шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг тийм амар оновчтой байх шаардлагагүй гэж би бодоод байгаа байхгүй юу. Тэгэхээр тийм 100-ийн яривчлал энэ төр бол нэг шаардлагагүй. Ерөнхийдөө энэ хавьд байхад минимум loss нь энэ хэсэг дээр минимум байх юм байна гэж ойлгочихно гэсэн үг. За өөр асуух юм байна уу?
Гайгүй юу? За одоо тэгээд яах вэ гэхээр хэдүүлээ ер нь бол одоо сая нэг 10 юм уу 20-оор ч юм уу хэдийн iteration явуулаад лосыг харахаар одоо нэг 5.1 дээр очиж гацчихж байгаа байхгүй юу? Тэгэхээр iteration-ээ жоохон ихсгээд тэгээ жоохон явуулаад үзье. За. Ер нь бол өнгөрсөн хичээлээр Bigram модулийн лос нь 245% байсан баггүй юу. Тэгэхээр ер нь бол бид нэр яах хэрэгтэй вэ гэхээр одоо бид нэр яаж байгаа вэ гэхээр одоо нийт 223 мянган мөртөө тийм одоо датан дээр бүгдэн дээр нь одоо модулаа сургачаад үнэлгээ хийгээд байгаа байхгүй юу. Тэгэхээр бид нэр машин сургалтын одоо нэг тийм концепт байдаг нь юу вэ гэхээр одоо тодорхой нэг сургаж байгаа дататай тэгээд тухайн сургасан датан дээр модель маань ямар ажиллаж байна вэ гэдгийг мэдхийн тулд тестийн дата гэж тусдан дата байдаг. Тэр тестийн дата нь болохоор тэр сургаж байгаа датад ерөөсөө одоо ороогүй тийм ер нь бол хараагүй шин дата гэсэн үг. Тэгэхээр бид нэр тэр сургалтын датан дээр сургачаад тестийн датан дээр ер нь бол үнэлгээ хийгээд явдаг. Тэгээд одоо болохоор яах вэ гэхээр одоо сая болохоор бид нэр бүх датан дээрээ үнэлгээ хийжсэн бол одоо хараагүй датан дээр яаж ажиллах вэ? Хараагүй датан дээр ямар алдаа гарах вэ гэдэг ер нь бол хин гэсэн үг. Тэгэхээр сургалтын дата болон тестийн дата гэж хэлсэн шүү дээ. Тэгээ тестийн датаг нь одоо хараагүй датаг үнэлэхэд хэрэгэлдэг. Гэхдээ дахиад ер нь бол 3 ийм хэсэгт хуваачиж байгаа байхгүй юу? 80-10-10-ын харьцаатай. Энэ 80% дээр нь болохоор датагаа яг модулээ яг зөвхөн сургахад нь бол хэрэглээд тэгээд энэ 10% гэж агаад нэг 10% нь болохоор ер нь бол тестийн дата хараагүй датаг үнэлэхэд ашиглагдана. Харин үлдсэн 10 нь болохоор ер нь бол саяны learning rate ч юм уу тий параметрыг тохируулахад бид нэр тодорхой нэг тестийн датан дээр ямар ажиллаж байгаа гэдгийг үнэлжээд буцаад нөгөө тренингийн датагийнхаа параметрийг ер нь бол дахиад сурахад ашигладаг ашиглалтын тийм. Тэгэхээр ер нь бол яаж хуваах вэ гэхээр тренинг тэгээд параметрээ сургахтаа ашиглаж байгаа тэр сетээ validation set тэгээд хараагүй тестийн үнэлгээний гээд тест set гээд 3 хэсэгт ер нь бол хуваачиж байгаа гэсэн үг. Validation байхгүй шууд ингээд 80% train шууд 20% тест гэж болно шүү дээ. Тэгээд одоо ингээд уухтаа болохоор ингээд заах 80% ороод юм уу тааш болчих юм энэ дээр optimal гэж байдаг. Яг уу энэ ер нь нөгөө датаныхаа хэмжээнээс амар хамаарна л да.
амар олон 100 мянган мөртөө сая мөртөө байх юм бол ер нь бол 10%-ийн тестийн дата гэж авсан байх хангалттай. Тэгвэл 1000 мөртөө ч юм уу тийм цөөхөн мөртөө датан дээр бол 100хан сампл нь тестийн дата гэхээр арай жоохон цөөхөн. Тийм болохоор за 70%-ийн тест 70 ч юм уу 65 ч юм уу тэр үеийн сургалтанд ашиглаад үлдсэний тестэнд ямар байх нь гэдгийг ашиглая гэх мэтчлэн датаныхаа хэмжээнээс ер нь бол ямар хамаарна хэдэн хувиар хоо гэдэг нь. Өөр асуулт байна уу? Окей, за тэгвэл хэдүүлээ саяны 220 мянган мөртөө датагаа 80-10-10 гэдэг ер нь бол 3 хэсэгт хаваагаад тэгээ тренинг хэсгийг нь болохоор саяны сургасан одоо мэдээллийнхаа дагуу сургаад тэгээд арга дээр нь болохоор параметрээ тюн хийж өгөөд үлдсэн тестийнхаа 10% дээр ер нь бол үнэлгээ гэдэг юм гэсэн үг. За тэгээд энэ build dataset гэдэг дотор юу гавь гэхээр яг саяны процесс ер нь бол явагдаж байгаа. Бидний дата бэлддэг хэсэг тэгээд X болон сургалтын болон таргет хэсэгт хувааж байгаа хэсэг байгаа. За тэгээд энэ random seeds дээр болохоор нөгөө датагаа 80-10-10-аар хувааж байгаа шүү дээ тий. Тэгэнгүүт ингээд нэг удаа хуваасан юм дараа ноутбукгээ дахиад уншуулахаар өөр гараад ирчихдэг болохоор ингээд seed тавьд өгчих юм бол ер нь бол дараа дахиж уншуулсан ч гэсэн яг тухайн үед уншиж исэн тэр үр дүн чинь гарч ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ тийм учиртай. Тэгээд энэ shuffle words гэдэг нь болохоор юу гэсэн үг вэ гэхээр одоо бид нэр энэ болохоор яаж байгаа гэхээр одоо нийт 32 мянган нэртэй дата байгаа шүү дээ. Тэрийг ингээд shuffle-даад тэгээд зарим хэсгийн random-оор train, зарим нь validation test гэд хуваагаад өчөж байгаа гэсэн үг. Тэгээд ингээд shuffle-дахын нэг давуу тал нь юу вэ гэхээр одоо train болон тестийн сетүүд нь одоо ийм адилхан team distribution-тэй болж өгдөг. Тэгэхгүй ингээд shuffle-дахгүйгээр авчих юм бол нөгөө датаныхаа эхний хэсэг нь трейнинг хэсэгт оронгуудаа сүүлийн хэсэг нь тестийн хэсэгт ороод тест хэсэг нь хараагүй ч гэдэм үү тиймэрхүү юм бол байгаа. Тэгээд одоо дата нь одоо дараалалтай дата байх юм бол тэр чинь бүр одоо асуудалтай болохоор ер нь бол ингээд shuffle-тад өгчвөл адилхан distribution-тэй болдог. За тэгээд энэ дээр бүгдээрээ хэмжээсээ зааж өгөөд x train, y train, x dev, y dev, x test, y test гэдэг ийм 6 дата сет бэлдээд өгчээ. За тэгэнгүүт манай трейни сайз нь болохоор 182,000. Тэгээд validation set нь болохоор 22,000 болж байгаа. За тэгээд энэ дээр болохоор дараа нь явах вэ гэхээр хэдүүлээ векторынхаа хэмжээг түрүүн болохоор 27 гарцхан 2 гэж авсан шүү дээ тий. Тэгээд 2 гэж авч байгаа нь яаж байгаа вэ гэхээр одоо энгийн байх үүднээс хамгийн одоо амархныг авсан шүү дээ. Тэгэнгүүт одоо ингээд түрүүнийхээ энэ датагаа лосоо харах юм бол ер нь бол ингээд 2.6 ч юм уу тий 2 дээр ирээд гацчаад байгаа хгүй юу 227 бараг түрүүн хамгийн бага нь байсан баг. Тэгээд энэ юунаас болж иж магадгүй гэхээр бид нэр одоо 2 гээд хитрхийн энгийн мөгцөн тий тэрнээс болоод ингээд тийм зарим нэг паттернуудыг ер нь бол харж чадахгүй байж магадгүй учраас бид нэр одоо олон мянган мөртөө тийм датан дээр одоо энэ векторынхаа хэмжээсийг хэсгэж өгснөөрөө тэр харагдаагүй байгаа тэр паттернуудыг ер нь бол харахад нь тусалж өгч гин гэсэн үг. Ер нь бол тэгээд ингэж векторынхаа хэмжээг хэсгэж өгснөөрөө ер нь бол лос нь илүү буурах боломжийг өгж байгаа. За тэгээд энэ W1 гэдэг bias маань болохоор энэ чинь 30 гэдэг хэмжээстэй байгаа. Энэ яагаад тийм блэ? Түрүүн хэмжээсүүдээ харахад ер нь ойлгосон байна. Яагаад 30 лээ? Тийм. Ер нь бол түрүүн 3-ыг харьцах нь 2 хэмжээтэй тенсорнууд үүссэн байсан шүү дээ. Одоо болохоор 3-ыг харьцах нь 10 хэмжээтэй гэдэг үсэнгүүд ер нь бол dimension 30 болчихж байгаа байхгүй юу. Тэгээд ингэж харах юм бол бид нэр энэ
C table-ээс гарч ирж байгаагаа энэ W1-ээр үржүүлж байгаа шүү дээ. Тэгээд ер нь бол hidden layer-ээс одоо юугаа гаргаж авч байгаа гэсэн үг. За тэгээд ингээд нийт параметруудээ ер нь бол ихсэгчж байгаа шүү дээ. Векторынхаа хэмжээг нь ихсгээд тэгэнгүүтээ random юугаа 100 байснаа 200 болгоод ер нь бол модулийнхаа сурах боломжийг илүү болгож өгч байгаа гэсэн үг. За тэгэнгүүт бид нэр 3400 параметртэй байсан бол одоо болохоор 11897 параметртэй болсон байна. За тэгээд бүгдээр болохоор одоо энэ параметруудыг сургаад, лосыг багасгаад тэгээд модулоо хард үзэх юм бол энэ одоо нөгөө нэг түрүүн optimal learning rate-ийг олоход хэрэглэсэн функцаа ашиглаж яг одоо тэг 1001-ээс 1 хүртэл гээд тэгээд за энэ ер нь бол түрүүнийхтэй адилхан процесс явагдаж байгаа. Гэхдээ 20,000 iteration дээр тэгээ энэ болохоор нөгөө нэг mini batch маань явж байна. Тэгээ forward pass, backward pass. Тэгээ энэ болохоор хэдүүлээ түрүүн learning rate-ийг харж агаад сонгоцсон маань шүү дээ. Тэгээд тэг 101 гээд тэгээд хэрвээ одоо энэ нэг юм байна. За. За одоо тэгээд параметруудыг өсгсөний дараа яг адилхан байдлаар модулээ сурахад ер нь бол манай лос маань 211 гээд багасаад байгаа хгүй юу? 209. За тэгээд iteration хэлсэнгүүт. За одоо тэгээд ингээд learning rate-ийг ер нь бол яаж optimal-аар сонгох вэ гэдгийг ойлгочихж байгаа шүү дээ. Тэгэнгүүт одоо бид нэр дахиад нэг тохируулж байгаа юм байгаа. Тэр нь болохоор iteration-ийн тоогоо тэг яг хэдэн iteration явж иж одоо хангалттай хэмжээний лос нь буурж байгаа гэдгийг ер нь бол тодорхойлох хэрэгтэй байгаа. Тэгэхээр энийг тодорхойлохын тулд одоо нөгөө learning rate-ийг сонгосонтойгоо адилханаар юу яаж ийн гэсэн үг. Одоо нийт iteration-ийн тоогоо лостойгоо ер нь бол харьцуулаад тэгээд түрүүнийхтэй адилхан график гаргаж авах юм бол за За ийм график гарч ирж байгаа хгүй юу. Тэгээд энэ доор нь болохоор бид нэр сая 20,000 iteration уншуулсан. Тэгэнгүүт яг хэдэн мянга дээр очиод ер нь бол үр дүн сайжрахаа болчихж байгаа вэ гэдгийг эндээс ингээ харьцуулж байгаа. Тэгэнгүүт энэ хэсэгт ингээд амар гой буурж явж ийсэн аа. Эндээс хоошоо ер нь бол ингээд бараг шулуун болчихж байгаад. Тэгэхээр iteration-ийн тоол нэг энэ хавцаа байвал бид нэр хангалттай л осоо багасгаж чадах юм байна. Энээс ихсгээд бол нэмэргүй мэн гэдэг ийм графикаас ер нь бол харьцаж байгаа гэсэн үг. За тэгээд дараа нь болохоор юу байгаа вэ гэхээр одоо бид нэр training, validation, testing set гэдэг 3 хэсэгт хуваацсан байна шүү дээ датагаа. Тэгээд модуль маань ер нь бол энэ 3 датан дээр гурван дээр нь лосыг харна. Тэгээд лос нь ямар байгаагаас ер нь бол манай модуль маань хэр модуль болсон байна вэ гэдгийг тодорхойлно. За тэгээд хамгийн түрүүнд training лос нь бол энэ дахиад нэг iteration явуулчихдаг юм уу? Тийм. Training-ийн лос нь бол 236 байна. За testing loss 239 биш validation-ийн
За тэгээд тестийнх нь болохоор 239. За одоо бид нэр яах вэ гэхээр ер нь бол training, validation, testing одоо энэ асууд нь аль болох ойрхон байх тусмаа ер нь бол overfitted биш мэдээлэл overfitted биш гайгүй мэдээлэл гарч ийн гэсэн үг. Тэгэхээр одоо жишээ нь overfitted гэх юм бол ийм мэдээлэл байна гэсэн үг байхгүй юу? Тренингийн датан дээрээ амар сайн үр дүнтэй, амар бага лостой, сайн ажилдаг. Гэтэ тестийн датан дээрээ үзэхээр ер нь бол амар алдаатай, сайн тааждаггүй, хараагүй датан дээр ер нь сайн тааждаггүй гэсэн үг. Тэгэхээр бидний зорилго бол энэ 3 оноог аль болох ойрхон байлгавал сайн мэдээлэл гаргаж явлаа гэсэн үг. За тэгээд ингээд харах юм бол манай трейни 236 гэдэг нь ер нь бол validation test 2-оос бага зэрэг бага байна. Гэхдээ validation test 2 нь бараг адилхан ойрхон бага болохоор ерөнхийдөө бол гайгүй ойрхон л энэ training test юугаар нь. За тэгээд bigram мэдээллийн маань лос нь болохоор 245 пэйжтэй өнгөрсөн удаагийн хичээлээр тэгээд ер нь бол бид нэр дахиад iteration-ийн тоог янзлаад эсвэл параметруудын тоог өсгөөд ч юм уу тий янз бүрээр тест хийгээд энэ лосыг багасгах боломжтой. Гэтэ өнөөдөртөө бол ингээд ямар ч байсан bigram-аас бол зөрүүтэй байвал нэг acceptable гэж үздэг. Юуны дөрөв үлээ? Validation class, training class, testing class. Одоо ер нь бол энийг бол ингээд ялтай байна гэж байна шүү дээ. Тэгээ ерөнхийдөө зөвхөн намайг туршлага дээр үзэх юм. Яг энэ иймэрхүү хэмжээтэй датан дээр хэрэг байвал бас гайгүй байна гэж хамгийн ихтэй. Ер нь бол датаны хэмжээ нэг байх тусмаа хувь нь бага байвал сайн. Тийм. Яагаад тэгэхээр одоо хэмжээ нэг байх тусмаа 1% зөрүүж амар их штэ тий. Тийм болохоор аль болох бага байх тусмаа сайн. Тэгээд эсвэл 500 дата ч юм уу тийм 1000 датан дээр сурахчаад 1% зөрүүтэй л байх ёстой гэж хичрээдэл бас хэцүүлтэй. Тийм тэгэхээр. За тэгээд бүгдээрээ болохоор одоо яах вэ гэхээр бидний сургасан модель маань ерөнхийдөө ямархуу ажиллаж ийн гэдгийг одоо үнэлээд харъя. Тэгээд харахаар энэ графикаас юу харах вэ гэхээр би түрүүн нөгөө хэлжсэн шүү дээ тий. Төсөөтэй тийм үгнүүдийг вектор окторгуйн нэг хэсэгт аваачаад ер нь бол төсөөтэй үгнүүд нэг хэсэгт байрладаг гэдэг. Энэ дээр ер нь бол тэрийг харуулахыг зорж байгаа. Гэхдээ энэ дээр бол жоохон нийлэнхүйдээ л адилхан л харагдаад байна л да. Гэхдээ яг уу одоо энэ Q тэгээд энэ sigma-г болохоор жоохон нөгөө хэдээсээ салангад тустай болсон байгаа. J-ийг бас жоохон тустай. Тэгээд ер нь бол энэ голын бөөгнөрсөн байгааг сайн харах юм бол энэ U, O, I энтер гээд ишигнүүд нь арай ойрхон. Тэгээд энэ Y, E, K гэх мэтчлэн эдгээр бас арай ойрхон. Тэгээд ингээ харах юм бол одоо энэ гийгүүлэгч үсгнүүд нь бас VW 2 бас арай жоохон төсөөтэй тий. Тэгээ X гэх мэтчлэн эдгээр бол ингээд ML 2 бас арай жоохон төсөөтэй ч юм уу. Ер нь бол яг тийм одоо уг бишээ нэр одоо байгуулахад энэ авианууд нь хоорондоо төсөөтэй байна гэдгийг ер нь бол энэ графикаар харуулж өгч байгаа. Тэгээд модельа улам сайжруулад дахиад энэ графикийг хараад үзвэл яг ингээд энэ одоо яг энэ плотын зарим нэг хэсэгт нь илүү ойрхон утгатай үсгнүүд, зарим нэг хэсэгт нь бас нэг төсөөтэй утгатай гүйүүлэгчүүд ч юм уу ер нь бол тэгээд гаргасан. За манай цааш 10 дистер болсон шүү дээ. Тэнгүүд одоо энэ болохоор техник гэх хэрэгцээг харж байна. Техникээ тийм одоо манай ч 10 дистер шүү дээ. Тийм. Энэ нэг 2 дистер харж байгаа шүү дээ. Тэнгүүд яг одоо нэг корректив дистерийг бас харж байна тийм. Энэ дээр солино гэсэн үг. Хинжээсийн нөгөө арай өөр үзэс таасан. Одоохоноос.
Тийм ээ. Ингэж харж бас үзээгүй юм байна л. Бид одоо ингээд нугасаа 10 жистийг харж чадахгүй. Тэгэнгүүт энийг 10 жистийг 2 жистээр бодоод харж болно шүү дээ. Би цааш. 10 хэмжээстийг 2 хэмжээст болгож харах. Cosine similarity-г болдог гэсэн юм байна. Тэр яг энэ ажиллах уу? Cosine similarity гэдэг чинь хоёр ихтэй тийш адилхан байна. Гэтэ ер нь бол харьцуулах баялаг. тийм ер нь бол ингээд туршаад үзээд cosine similarity-гаар харахаар ямар вэ гэдгийг хараад үзэж болно л доо. Гэтэ яг нь энэ дээр бол тий яг үзэх юм бол түрүүний хэдүүлээ хоёр хэмжээтэй вектор дээр туршсан шүү дээ тий. Тэрэн дээрээ туршаад яаж гарч ийн гэдгийг энэ графикаар ингээд нөгөө нэг aisle dimension гэдгийг сонгохгүйгээр харуул бас болно. Тэгээд ер нь бол өөртөө энэ ноутбук дээр параметруудынхаа товыг өөрчлөөд янз бүрээр хараад тийм мэдээллийн хэмжээнийг яаж өөрчлөөд чинь prediction нь хэр байна гэж ер нь бол бас туршаад үзвэл юм сонирхолтой байна. За тэгээд хамгийн сүүлд нь болохоор бидний саяны модулээс гарч ирж байгаа нэрнүүдийг нэртэй төстэй одоо юунуудыг харах юм бол бараг л нэр шүү дээ. Мира, Мия, Мая ч юм уу, Мина, Jad, Aiden гэх мэтчлэн ер нь бол яг нэртэй төстэй тийм юунуудыг гаргаж ирсэн байна. Яг биограмтайгаа харьцуулахад бол хамаагүй нэр шиг сонсогдож байна тий. Ийм байгаа маань. За тэгээд энэ дээр харин Карпатигийн өөрийнх нь сургаж исэн ноутбукн дээр болохоор саяны график ингэж гарч ирсэн байгаа байхгүй юу? Тэгэнгүүт яг QT2 нь бас тусдаа тэгснээ AU2 төсөөтэй гээд OE2 нь бас нэг арай ойролцоо. Тэгснээ энэ хавьд бас нэг гүйүүлэгчүүд цуг богинорсон FG, CW энэ гэж юу нь богинорсон юм байна. За асуух юм байна уу? Ойлгомжгүй юм байна уу? Сургаж явах нөхцөл overfit болохоос сэргийлж нэг юм байсан шүү дээ. Тэр яг эсрэгний хаа. Аль сэрсэн бэ? Тэр эсрэг энэ дээр одоо нөгөөнийг ингэж өгч байгаа байхгүй юу? Хэдүүлээ болохоор нөгөө 32 ширхэг үсгэн дээр 32 хэн мөртэй датан дээр сургасан шүү дээ тий. Эхлээд зөвхөн эхний 5 үгэн дээрээ тэгээд эхний зөвхөн 5 үгэн дээрээ 3500 параметртэй ер нь бол сургацсан тий. Тэгэнгүүт ер нь бол параметрийн тоон дататайгаа харьцуулахад бол хэтэрхий их учраас лос нь бүр ингээд тэг зууны хэд дээр очиод тэгтээ бас яг тэрүүгээ орчиж болохгүй болоод исэн шүү дээ тий. Ер нь бол яг тэр хэсэг нь манай саяны модулийн overfit хэсэг нь байсан гэж хэлж болно. Тэгэнгүүт яаж байгаа вэ гэхээр буцаад 32 ширхэг мөртэй биш датаныхаа хэмжээг нь хэсгээд 228,000 болгоод бүх датагаа оруулаад тэгэнгүүт ер нь бол overfit байхаа болчоод тэг ингээд дахиад нөгөө нэг лосыг багасгах гээд үзэнгүүт ингээд нэг сайн сайжрахгүй нэг хэсэгтээ очиж гацаад исэн шүү дээ тий. Тэгэнгүүт нь бид нэр параметрийн хэмжээг нь ихсгээд нөгөө нэг векторынхаа 2-оос 10 болгонгууд лос нь гайгүй буураад эхэлж байгаа байхгүй юу? Тийм ер нь бол тийм датагаа avoid overfitting гэдэг дээр нөгөө нэг 32 ширхэг датагаа 228,000 болгоод тийжээд ирсэл хэлэх гэжсэн л та тийм. Авсан буурчин гэдэг бид нэг тоогоор харж байгаа шүү дээ. Тийм. Overfit болсон байх гэдэг бид тоогоор харах юм бол одоо жишээ 4 чигээр нэг лос нь бол маш бага байх юм бол одоо энэ overfit болох юм шиг байна гэж. Тийм, ер нь бол бүр тэг зүүний энэ төр дээр очиод тийм тэгэхээр тийм
Эсвэл нөгөө яг ингээд training, validation, test гэж 3 хувааж агаад яг оноог нь харьцуулахаар амар ойлгомжтой. Хэрвээ training set-эн дээрээ лос нь амар бага байснаа, test, validation дээрээ амар өндөр байх юм бол зэ энэ бол угаасаа overfit болсон байна гэд ер нь бол буцаа датагаа янзлах хэрэгтэй гэсэн үг. Өөр асуух юм байна уу? Гайгүй бол таад ноутбуктн дээрээ нэр нэг юу тийм. Одоо болохоор бид нэр зөвхөн өмнөх 3 үсгийг ашиглаж байгаа шүү дээ тий. Энэний зөвхөн өмнөх 3 биш 4 юм уу 5 болгоод өөртөө туршаад үзвэл ер нь бол хэрэгтэй баг. Сонирхож байгаа хүмүүс байвал тэгээд үзээрэй. Тэгээ ер нь бол амар сайн ойлгох чинь. За өөр асуулт байхгүй бол хичээлээ дуусгах. За.